Ардчилсан намын хувьд бол үнэхээр энэ ардчилсан төр эрхцүү төрийг хөндөж өнөөдрийг хүртэл хууль сах үүргээ биелүүлээд хуралдаанд оролцоод сууж байгаа. Эндээс гарах хоёр гарцаа гэж бид харж байгаа. Нэгдүгürt их хурал гишүүдийн сандаар өөрөө тарах. Би энийг хамгийн түрүүнд ард нь хүссэн хүлээж байгаа зүйл юм болов уу гэж бодож байна. Энийг бид нэг өдөр бүлгийн хаварлаар ярилцсанаа. Мэдээж хуулинд дутагдaltaй тал байгаа юу байгаа. Энэ ямар зүйл байна гэхээр энэ их хурлын дархлаас сулрах нөхцөл үүсчихгүй гэсэн болгоомжлол бол байгаа. Энэ их хурлын дархлаас сулрах нөхцөл үүсчихгүй гэсэн болгоомжлол бол байгаа. За тэгнэ тэр. Ингэх нь бараг л ойлгомжтой байсан юм. Эрхцүү төрийг хүндэлдэг хэмээн ярьж хэлсэн энэ лоорчин хоёр дахь өгүүлбэртээ нөгөө эрхцүү төрөө тараана гэж солиорлоо. Эрхцүү төр хэмээсэн улсын их хурлыг тараана гэж ярих мөртлөө улсын их хурлын даргаыг огцруулах нь улсын их хурлыг дархлаагүй болгоно хэмээн хадуурлаа. Нэг нь тархасаар аргуулсан улсын их хуралд дархлаа ямар хэрэгтэй гэж. Нэг бол улсын их хурал тарна үгүй бол эвлэрээд явна л гэж тулгаад байхаас биш улсын их хурлын дарга нь огцрох ёстой гэж огт дуурахгүй байгаа үстэй. Эдний туйлын зорилго нь улсын их хурлын даргын суудлыг нөгөө талдаа алдчихалгүй шиг хамгаалан үлдэж тэдний томилсон хонгорын тогтолцоогоо авч үлдэх. Бүр болохгүй л нөгөө 40 гишүүнийг хинч биш болохын тулд улсын их хурлыг тараах гэсэн хорон бодлоор цаг хожигсон үйлдэл болж таарч байна. Нэгэнд Манангийн тал ингэж хэлж байгаа юм хойно төрийн байгуулалтын байнгын хороонд онох болсон Манангийн лоорчид ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг улсын хурлаар хэлэлцүүлгүй авч үлдэх нь ойлгомжтой болж байх шиг байна. Тэгээд чинь халдсан Эрдэнэт өөрөө төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн шүү дээ. Мэйн ангуулдыг огцруулах эсэх тухай асуудлыг гацаах магадлалтай байнгын хорооны гишүүдийг нэрлэе. Мэйгийн дотны найз Наранхүү халдсан Эрдэнэт, их улсын хамаатан огцорсон ерөнхий сайд жаргал толгын Эрдэнэт, Петрович Содөлөг, тэр бомтны яруу найрагч Мөнхбат, Манангийн тоодгор Хаян Хэрва, Концессийн гэрээний лоорчин огцорсон сайд Бямцогт. Өмнө нь нэг удаа Мэйн ангуулдыг огцруулах асуудлыг буцааж байсан Лүндэ Жантсан, Бохамар Заяа. За тэгээд дээрээс нь хэл амны эзэн Мэйн ангуулд өөрөө 19 гишүүний 10 нь Манан. Дээрээс нь хурцын хоньны хонхордох Баасан хүү. Бослого хөдөлгөөн цаашаа улам хүчээ авах тал руугаа орхолтой.